За 2019 оны 11 сарын 19-ны өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүгдэд энэ Bybit биржийн талаар жоохон танилцуулга хийе. Ер нь бол энэ крипто валютын зах зээл маш их идэвхтэй хөгжиж байна. Олон биржүүд гарч ирж байгаа. Үүний нэг нь бол тод жишээ нь бол энэ Bybit бирж байгаа. За энэ дээр өчигдрөөс бол ийм уралдаан зарласан байна. 100 биткойныг бол ялсан багт хувааж өгнө. Хувааж өгөхдөө багийн болон хувь хүмүүсийн арилжааны үзүүлэлтийг харж ийм урамшуур шагнал өгөх ийм уралдаан зарласан байна. 18-наас 10 хоногийн хугацаатай бүртгэл хийгдэж байгаа. За энэ дээр бүртгэл хийгдэхэд бол $50 биткойн бэлгэлж байгаа. $10 бас биткойн өнгөө өгж байгаа. Энэ бол яг нэг $60 бага боловч энэ бирж дээр харилцаа хийх өөрсдөө энэ крипто валютын зах зээл дээр суралцахад бол нэмэртэй гэдэг үгнээс энэ мэдээллийг өгч байна. За манай залуучууд сүүлийн үед бол энэ форекс арилжаанд бол маш их оролцож хөрөнгөө өсгөх тал дээр ажиллаж байгаа боловч энэ крипто валютын энэ айтайхан биржүүд гарч ирээд ингэж явж байгаа. За энэ Bybit бол энэ derivative болов futures арилжаан дээр ингэж арилжаа хийдэг юм бирж байгаа. За энэ нүүр хууц эднэс нь бол их хэвтэйхэн. Binance-тай жоохон төстэй боловч энэ BitMEX-ийг бодвол арай хурдан 10 дахин хурдан гэж яригдж байгаа. Сингапурт бол офсон байдаг. Хонконг, Тайван эднэс бас салбартай ийм бирж байгаа. Маш их сайн хөгжиж байгаа. BitMEX-ийн дараа орж байгаа ийм том бирж байгаа. BitMEX дээр бол манай монголчуудын зарим хүмүүс бол энэ futures арилжаа мөр хөшүүрэг ашиглах хэрэгслийг ашиглаж арилжаа хийдэг байх гэж бодож байна. Энэ бол их сайн ийм бирж байгаа. Ингээд та нар энийг хараараа ингээд нүүр хуудсан бол их ихтэйхэн энэ өөрийнхөө хүснээр ингээд байрлалаа сольж болно. Энэ аль нь нэвтэйхэн байралтай тийм ээ ингээд өөрөө байрлалаа ингээд солиод тавьчих болж байна. За 1 минутын бол ликвид буюу хөрвөх чадвар маш сайн. Бүгдээр 1 минутын дээр ингээд аваад үзье. 1 минутын дээр ингээд аваад үзэхэд бол ингээд бас 1 минутны дотор ингээд маш их арилжаа хийгдэж байна. За энэ мөр хөшүүрэг бол энэ дөрвөн юун дээр бол за биткойн, эфириум, EOS, Ripple дээр байгаа. Биткойн дээр 100% мөртөө, эфириум дээр 50, EOS дээр 50, Ripple дээр 50 байгаа. Ер нь бол энэ futures арилжаа юм, derivative арилжаа хийж явахд бол энэ мөрийг бол аль болох багаар тавих нь зүйтэй. Ягаад гэвэл эрсдэл ихтэй. Аль болох мөр их байх тусам ингээд 50, 10, 25 бол маш их эрсдэл, алдах эрсдэл ихтэй. Тэгээд шимтгэл бол бас их байдаг байгаа. Тийм учраас бидний хувьд бол нэг 5, 10-аас гарахгүй, 10 бол ихт нь 5-аас гарахгүй ингээд мөрөө байрлуулад энэ арилжаагаа хийх шаардлагатай байгаа шүү. За тэгээд энэ уралдааныхаа талаар ярив. За ингээд 100 биткойны уралдаан зарласан байгаа арилжаачдын дунд. Тэгээд манай сайн арилжаа хийдэг хүмүүс бол багаараа оролцож болно, эсвэл дангаараа оролцож болох юм байна. За ингээд хараа мэдээллүүдээ тийм ээ. Одоо бол ингээд $50 бонус өгж байна. Энэ 9 цагаас хойш гэдэг чинь 5 цагаас хойш бол $30 бонус өгнө. Түрүүхэн харахад бол энэ хэмжээ энэ 7 биткойны уралдаанд оролцох хүмүүс байсан. 2700 хүн оролцсон гэдээ байжсэн бол одоо ингээд 10 биткойн орсон. Дараагийн шатанд бол 958 оролцогч ороход энэ 18 биткойн болох нь байна. Ингээд нийт 100 биткойн цуглараад энийг бол шагналын сан болгоод ингээд явах юм байлаа. Шагналын сангаа хуваарлахдаа доор хүснэгт үзүүлнэ. Түүний өмнө бол ингээд энэ багууд үүссэн байгааг та бүгд харж байна тийм ээ. 194 баг үүссэн. За Англи, Солонгос,
Япон, Хятад гээд чиглэлийн хүмүүс ингээд баг үүсгэж утсан байгаа. За энэ Англиг харъя. 84. Солонгос 30 баг. За Японоос 9 баг байна. Хятад бол их Хятад Англи хоёроос бол хамгийн их оролцож байна. Энэ дээр ямар хүмүүс байгаа үзүүлээ. За ингээд үзүүлнэ. За Английн баг гэдэг дараад за энэ нөгөө нэг айхтар крипто валютын мэдээллийг дамжуулдаг бүх нөхдүүд орсон яшээ баг үсгэсэн явж байна. За ингээд харъя. The Moon Team гэж энэ одоо бас крипто валют биткойны мэдээллийн таамагийг их ярьдаг хүн байгаа. 500 хүний гишүүнтэй үсгэсэн байна. За энэ Sunny Degree гэдэг нөхөр байна. 146 хүнтэй. За ингээд та бүгд энийг хараарай. Англид тэгээд мундаг нөхдүүд ийм баг үсгэсэн байна. За Хятадыг харъя. За бас л энэ мундгууд тэгээд дагаад ингээд баг үсгэсэн байна шүү. За манай Монголоос бол одоохондоо байхгүй байгаа. Яагаад гэвэл энэ бас крипто валютын зах зээл рүү хүнзээ сайн орж судлахгүй зөвхөн форекс дээр хичээлцгээд байгаа шиг байна. За Солонгосыг харъя. За ингээд та бүгдийн мэддэг таньдаг хүмүүс ингээд баг үсгэсэн явж явах магадaltaй шүү. За Японыг харъя. За 77 хүнтэй толгой баг нь. За Шанхайны сан ингэж явж байгаа. За энэ бол зүүн талд нь бол баг доногдох шагналыг яаж хуваарлах вэ? Баруун талд нь бол хувь оролцогч яаж одоо 100 биткойныг хуваах вэ гэдэг ингээд бичсэн байна. За 100 биткойныг бол 10,000-аас дээш нь оролцогч оролцох юм бол багт бол 70% нь өгнө. Хувь хүмүүст нь 30% буюу 30 биткойн тарааж өгч байгаа. За ингээд эхний нэгдүгээр багт бол 10,000-аас дээш хүн оролцох юм бол 30 биткойныг өгнө. Хоёрдугаар байранд орсон багт 16, гуравдугаар багт орсон багт 10 биткойн, 4-өөс 10 дугаар байранд орсон баг болгонд 2 биткойн хувааж өгөх юм байна. Ингээд 70 биткойны нөгөөд үлдсэн 30-ын бол энэ хувь хүмүүст хувааж өгч байгаа. Эхний байр эзэмшсэн хүнд бол 14 биткойн, хоёр дахь байр эзэмшсэн 6, гурав дахь байр эзэмшсэн хүнд 3 биткойн, 4-өөс 10 дугаар байранд орсон тус бүрт нь 1 биткойн өгөх юм уралдаан зарласан байна. За ингээд оролцогчийн тоо багасвал ингээд биткойны тоо багасж байгаа. 8,000-аас 9,999 оролцоод энд бол нэг 68 биткойн нийлээд энэ хувь хүн болон баг нийлээд нэг 68 биткойн болж илээ. 200-аас 499 хүн бол шинийн тэмцээнд оролцох юм бол нэг 2.26 биткойн өгөх юм байлаа. Гэвч бол одоогоор тодорхой болчлоо тийм ээ. Ингээд 10 биткойн хөрвүүлэгдсэн 3,000 хүн оролцсон байна. Тэгэхээр энэ дээр энэ нөхцөлийг хангацсан байна гэсэн үг. 3.5 биткойн. Энэ бол 12 сарын энэ 11 сарын 28-наар бол ингээд хаагдаад арилжаа явагдана. Бүртгэл бол 28 дуусна. 18-наас 28 буюу бүртгэл бол 10 хоног 18-наас 28-ны хооронд явагдана. 28-наас 13-ны хооронд бол энэ шалгаруулалт явагдах юм байна. Тэгээд хамгийн бага хэмжээ нь бол одоо тухайн хүн буюу баг бол 50 сая сатошигоор орсон. Энэ нь бол манайхаар нэг ойролцоогоор $500 хөрөнгө оруулалт тэгээд энэ дээр арилжаа хийх ёстой. Тэгээд ямар хүнийг шалгаруулах вэ гэхээр өөрийнхөө хөрөнгийг 20% одоо ихсгсэн тийм баг буюу хүмүүст бол өгөх нь байна. Багт бол хэдэн ч хүн байж болно шүү дээ. 10 хүн ч юм уу тийм ээ. 50 сая сатошигоор буюу 500 ойролцоогоор нэг 10,000-аар утгах тэр нэг $5,000 хөрөнгө оруулалт хийгээд тэнд 10 хүн багаараа энэ уралдаанд оролцоод оруулсан $5,000-ийн 20% буюу $6,000 ч юм уу $6,000-аас дээш ахиусан тийм баг хүнд шагналын байрыг олгох юм байлээ. За ингээд энэ шагналын сан 100 биткойн. За энэ бол $50 урамшуулалтаа одоо нэг 3 цагийн дараа 3-4 цагийн дараа 30 болно. Юу нь болох дээр 20% хөнгөлөлтөө шимтгэлнэ.
За энэ бол 10,000-ыг бол сошиал медиа буюу энэ оролцож байгаа тэмцээнийг зарлж байгаа сошиал сувгуудад бол урамшуул болгож өгөөд 5% нь бол энэ хандын сан цуглуулна гэсэн юм тооцоотой явж байна. Эндээс харахад бол энэ баг бол хүмүүс нэлээд идэвхтэй оролцож байна. Бирж бол маш сайн ажиллаж байгаа юм харагдаж байна. За энэ хугацаа тийм 11 сарын 18 буюу өчигдрөөс эхэлсэн 28-нд бол бүртгэл дуусна. За ингээд 12 сарын 13-нд бол энэ арилжааны үйл ажиллагаа ингээд бид энэ дээр бай бид дээр мэдээж данстай болох ёстой. Тодорхой хэмжээний хөрөнгө хийгээд энэ уралдаанд орно гэж бүртгүүлэх ёстой. Бүртгүүлээд ингээд арилжаагаа хийхлээр 28-наас буюу 29-ноос 13-ны хооронд энэ арилжааг дүгнээд 19-нд бол энэ шагнал урамшууллаа өгөх юм байна. 100 биткойныг хувааж өгнө. За ингээд нийт орж байгаа бүрдэж байгаа дүнгийн 30% нь багт өгнө тийм ээ. Тэгээд 150 мянган хүн оруулах юм уралдаанд оруулах юм зорилт тавьсан явж байна. За ингээд 20% нь болохоор хөнгөлт үзүүлж байгаа арилжааны. За ингээд та өөрийнхөө багийг үсгэж авч болох нь бичээд аль усуу альнд нь эсвэл саяны тэр дээр турцсан Япон солонгос эдийн багийн хаана орох вэ гэдэг оролцох боломжтой юм зүйл байна. Тийм учраас сайн чадвартай форекс дээр ажилладаг залуучууд бол энд ороход бол алдах зүйл байхгүй. Тэгвэл гол анхаарах зүйл бол миний бодож байгаагаар мөрөө яг энэ хөшүүргээ $500 чинь $500 алдна гэж бодоод арай их тавиад энэ уралдаанд оролцвол боломжтой болов гэсэн бодолтой байгаа. Ягаад гэвэл эрсдэл чинь тодорхой хэмжээгээр хөшүүргээ их тавиул таны одоо яг зөв арилжаа хийх юм бол тодорхой хэмжээний хөшүүргээр жишээ нь би $500-оор оролцоод арилжаанд 50 дахин хэсэг нь бол энэ $25,000 хэмжээний биткойны арилжаа ч юм уу эсвэл энэ 4 криптовалют байдаг. Биткойн, 3 альткойн байгаа Ethereum, EOS, Ripple дээр арилжаа хийгээд ашиг хийх боломжтой. Яг уу энэ дээр хөшүүргээ өндөр тавиад бас алдах магадлалтай. Яг уу энэ тэмцээн чинь $500-ыг золиосонд гаргаад өндөр хөшүүргтэйгээр чадвартай арилжаа хийдэг хүмүүс бол энэ чадлаа үзэх юм боломж байна. За нэг иймэрхүү мэдээлэл дамжуулгасан. Та бүгдгээд энд идэвхтэй оролцоороо. Энэ биржийн хувьд бол энэ маш их сайн бирж байгаа. Тэгэхээр энэ дээр бүртгүүлээрээ би танд та бүгд өөрсдийнхөө хаягийг өгье. Тэгээд миний хаягаар орж бүртгүүлэх боломжтой. За энэ юун дээр бол 10% урамшуул өгж байгаа. Taker maker буюу энэ зөвхөн maker дээр нь хөнгөлт үзүүлж байгаа юм шиг байлаа. Maker гэхэлэр яг derivative арилжаа буюу futures арилжаа хийж байгаа хүмүүст үзүүлж байгаа. Taker дээр нь үзүүлж байгаа. Maker дээр бол ер нь ямар нэгэн тийм шимтгэлгүй шүү энэ бирж. Нэг өсөндөө derivative арилжаа буюу futures арилжаа хийж байгаа хүмүүст бол ямар шимтгэл байдгүйгээр энэ бусад биржүүдээс онцлогтой ганцхан юм бирж байгаа. Ингээд Сингапурын ийм сайн бирж одоо тэтгэн нийт төртөлөө болоод өөрийнхөө биржийг сурчлах энэ уралдаан зарлах ажлынхаа ээлж туралтаанаа зарласан байна. Ингээд та бүгдэд амжилт хүсье. Анхаарал тавьсан баярлалаа. Баяр та.